Сайн байцгаана уу? Гэвь өнөөдрийнхөө лаборатори дээр хэдүүлээ ламдаг туршицгаая. За ламда руу ороод за яг одоогийн байдлаар функцаагаа байхгүй учраас шинээр үүсгье. За энэ дээр бид нэр хүсэх юм бол бэлэн байгаа жишээ функцүүдийг ашиглаж болно. За эсвэл энэ загваруудаас ашиглаж болно. Хамгийн энгийн нь бол өөрөө 0-оос нь үүсэх байгаа. За энэ дээр хэдүүлээ за return 1 гэдэг шинэ функцтэй. За Node.js дээр за энийг дефолтоор үүсгэж advanced settings-ийг бас өөрчлөхгүйгээр за ингээд create function дарангууд бидний lambda функц маань одоо үүсэх байгаа. За амжилттай функц маань үүсчлээ. За функц маань гэхдээ яг одоо юу гэдэг вэ гэхээр зүгээр шууд hello from lambda гэдгийг буцаадаг байгаа. Өөрөлдөд төлөвлөдөггүй. За энэ дээр тест гэдэг дараа нь ашиглах зүйлээ бэлтжээ. За 123. За тестлээд үзэх юм бол шууд hello from lambda status code 200 гэдгийг буцааж байна. За бид нар болохоор өнөөдөр юу хийх вэ гэхээр тест кодоо жоохон өөрчлөөд value дээр орж ирсэн утгыг нэгээр нэмэгдүүлээд team хариу буцаадаг lambda бичцгээе. За тэгэхээр энэ чинь event-ийн value гэдэг утгыг аваад тэрнийг хаалга аваад a variable-тэй хувьсгчд аваад тэрэн дээр нэг нэмээд буцааж байгаа. За энийг deploy-дод за тэгээд тестээр харагдаад үзье. 124 тий манай тест 123 гэдэг value өгсөн учраас 124-ийг буцааж байна. За тэгээд амжилттай хийж байгаа учраас энийг хэдүүлээ publish хийчихье. За version 1 гэдэг. Тэгэх юм бол одоо энэ lambda маань бэлэн бөгөөд бусад сервисүүд маань холбогдож ажиллахад бэлэн боллоо гэсэн үг.